Дархуул аймагт 19,000 гаруй хүүхэд багчууд байдаг. За эдгээр хүүхэд багчуудаас эрдэм мэдлэг, оюухан авьяас бэлэг хөдөлмөр бүтээлээр шалгарсан 2017 оны онцлог хүүхдүүдэд өнөөдөр аймгийн засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Насанбат баяр хүргэж чагнал гардууллаа. Жил бүр сурлага, урлаг, спорт, нийгмийн идэвх оролцоогоор шалгарсан шилдэг хүүхдүүдийг Улс аймгийн оны шилдэг хүүхдээр хөргөмжилж аймгийн засаг даргын нэрэмжит чагналаар шагнаж алдаршуулдаг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу өнөөдөр 2017 оны Дархуул аймгийн оны шилдэг хүүхдүүдийг шалгаруулах хүндэтгэлийн арга хэмжээ Дархуул аймгийн засаг даргын тамгын газрын хүндэтгэлийн өргөнд боллоо. Өөрсдийнхөө сургууль соёл дээр өшөө илүү их эрдэм соёлыг түгэж, өшөө илүү их соёл спортоор өндөр амжилт гаргаж, бусдыгаа манлайлж, бусад хүүхдүүддээ үлгэр жишээ болж, өөрсдийнхөө сурч мэдсэнийг үе тэнгийнхаа хүүхд багчууд найз нөхдөдөө өшөө сургаж, өшөө багш нартай тусалж, багш нарынхаа тавьсан даалгавруудыг цаг ямагт чанартай биелүүлж, улам өндөр амжилтуудыг гаргах нь та нөхдүүдийн төдийгүй нийгэм хүлээж байгаа. Түүн дотроо дарханчуудын бидний өмнө хүлээж байгаа ийм үүргээ гэж ингэж ойлгож цаашдынхаа бэлтгэл, сурлага хүмүүжилтэд өндөр амжилт гаргахыг та нөхдөсөө хичээнгүйлэн хүсэж байна. Ээдийн зорилгоор хувцас загвар дизайнерын төрлөөр ингээд шийдсэн учраас хувцас загварынхаа тэмцээн уралдаанд маш олон тэмцээн уралдаанд орж ирсэн. Тэгээд урлаг эрдэм фэшн институтын 2 урлагтай. Тэгээд төвийн бүсийн хаврын гоёл 2017 болон үндэслэлжин 2017 16 их тэмцээний гран при шагнал хүртээсэн. Мөн давхар шатрын спортоор хичээлэлтэй. Би 2017 онд ер нь математикаар явуулаа. Тэгээд ихэнхдээ иш тишээ орон нутгууд руу математикийн олимпиадад оролцдог. Тэгээд 2017 онд бол Өцгөл аймагт болсон төвийн бүсийн олимпиадад хүрэл медаль, аймгийн улсын олимпиадад 25 онд алтан медаль, өөр бусад аймагтаа болсон нэрмжит олимпиадуудад алт мөнгө хүрэл зэрэг олимпиадад медалууд авсан. 2017 оны оны шилдэг хүүхдээр Инрэл цогцлбор сургуулийн 10 б ангийн сурагч Нансал Жуваа хүүхдээ Уянга, 4-р сургуулийн 12 А ангийн сурагч Цувдаа хүүхдээ Төрбат, 2-р сургуулийн 12 Г ангийн сурагч Баттулга хүүхдээ Заяа, Од цогцлбор сургуулийн 10 Д ангийн сурагч Ганхуйг хүүхдээ Анужин, Дархан Импита сургуулийн 11 А ангийн сурагч Нэмэх 2 хүүхдээ Номин, Монгол оюун сургуулийн 11-ийн 1-р ангийн сурагч Даваа Цэрэ хүүхдээ Мишэх, 18-р сургуулийн 9 А ангийн сурагч Намжилт орж хүүхдээ Наран Цацрал, Живүр цогцлбор сургуулийн 12 А ангийн сурагч Цэрэнд орж хүүхдээ Мөгтөрж, Хонгор сумын 14-р сургуулийн 12 А ангийн сурагч Батцөх хүүхдээ Батбаяр нар шалгарч Батламж шинэ жилийн бэлгийг гарт авлаа.